Аманд чинь шүс ялгарч байна уу? Та лимоныг идээгүй. Гэхдээ таны тархи аль хэдийн лимон идж байгаа юм шиг хариу үйлдэл үзүүлж байна. Яагаад гэвэл бид зөвхөн нүдэрээ биш, харин тархиараа хардаг. 1990-ад онд Эрдэмтэд нэгэн сонирхолтой зүйлийг олж мэдсэн. Хүн алим идэх үед тархины тодорхой хэсгүүд идэвхждэг юм байна. Харин алим идэж байгаа хүнийг харах үед тархины тэр хэсэгч мөн идэвхждэг болохыг ажигласан байна. Энэ бол бид бусдын үйлдэлийг өөрийн туршлагаар ойлгож тэднээс суралцахад тусалдаг гэдгийг харуулсан судалгаа. Яагаад бид рекламн дээрх хүмүүсийн жаргалтай байхыг хараад тухайн бүтээгдэхүүнийг аммаар санагддаг вэ? Яагаад хүүхэд эцэг их орчныхоо хүмүүсийн үг үйлдэлийг дуурайдаг вэ? Тэгэхээр бидний тархи бусдын үйлдэл, нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийн дохиог тасралтгүй ажиглаж боловсруулж байдаг байна. Толин нейроны систем нь зөвхөн хөдөлгөөнийг ойлгоход биш, харин мэдрэмжийг ойлгоход хүртэл оролцдгоо гэж үздэг. Хэрвээ та сөрөг зүйлийг зүгээр нэг харж, зүгээр л нэг сонсож байна гэж бодож байвал бодит байдал дээр арай өөрөөж магадгүй. Бидний тархи орчин дох олон дохио, олон сэтгэл хөдлөлийг автоматар боловсруулж байна. Зарим судалгаагаар хүмүүс ярилцаж байх үед нүүрний хөдөлгөөн, амьсгалын хэмнэл, ярианы өнгөйс тэр байтугай тархины идэвхжлийн зарим хэв маяг хүртэл хоорондоо уялдах хандлагатай байдаг гэдэг нь ажиглагдсан. Жишээ нь байнга уурлаж, гомдолдож, стресстэй хүний дэргэд удаан байх үед бид түүний нүүрний хувирал, дууны өнгө, сэтгэл хөдлөлийн дохиог өөрийн мэдлгүй боловсруулж байдаг. Кино үзэх үед ч ялгаагүй. Аимшигын кино үзэж байхдаа та өөрийгөө аюулгүй гэдгийг мэдэж байсан ч таны тархи аюултай холбоотой мэдээллийг боловсруулж таны бие хариу үйлдэл үзүүлж байгаа. Нэг алдартай үг байдаг. Чи хамгийн их цагийг өнгөрөөж байгаа хүмүүсийнхаа дунд ч нь байдгаа гэж. Энэ бол хуулбарлах тухай биш, харин нөлөөллийн тухай ойлголт юм. Бидний тархи бусдын үйлдэл, сэтгэл хөдлөлийг ажиглаж тэднээс тасралтгүй суралцаж байдаг. Эндээс нэг сонирхолтой асуулт гарч ирнэ. Хэрэв бидний тархи бусдаас байнга суралцаж байдаг юм бол бид өөрийн бодлоор амьдарч байна уу, эсвэл орчныхоо нөлөөгөөр амьдарч байна уу? Хүмүүс хоорондын нөлөөлөл яг ямар хэмжээнд хүрдэг вэ гэдг нь одоо ч хүртэл судлагдсаар байгаа сонирхолтой сэдв. Гэхдээ энд нэг зүйл маш тодорхой байна. Бид бодож байгаагаас ч илүүгээр бие биедээ нөлөөлж байна. Хэрэв та сөрөг зүйлийг зүгээр нэг харж, зүгээр л нэг сонсож байна гэж бодож байвал бодит байдал дээр арай өөрөж магадгүй.